Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу танд өглөөний мэндийг хүргье. За ер нь бол нэг зуны эвлэл мөлөл янз бүрийн юмнууд болоод хүмүүс ерөнхийдөө амралт, зугаалга, барилга, засвар янз бүрийн юм хийж ах шиг байна. За тэгээд өчтөр арай ер нь шүн сэрээд 2-3 газар барилгын юм бүр шүн болсон багт явагцаар байгаа сонс. Тэгээ нэг дулаарж байгаа болохоор өдөр биш заримдаа шүн хийх нь зүгээр байгаа хаа гэж бас ботсон байгаа. Тэгээд бид надад нэг юм сэтгэл төрсөн. Тэгтэл энэ хүн унтаж амарч ах чинь гэж ингээ бодогдсон байхгүй. Тэгээд тэрний дараа өнөө өглөө одоо ингээ хуваалцах Библийн хэсгийг мэдчихсэн болохоор за эзэн минь ямар ч хүмүүс амьдралын төлөө тэмцэж та тэднийг дэмжиж тусалж хайрлаж байгаад тань талархъя гэж эзэн хэлсэн маа. Тэгээд өнөөдөр үзэх ишлэлтэй холбоотойгоор сайхан манай Итгэл радиогийн урам зоригийн үгс нэвтрүүлгийн 1 дугаар яг өнөөдөр бид нэрээ ярих ишлэлийн дагуу бас хуваалцсан байсан. Тэгээд тэр нэвтрүүлэг дээр гарсан түүхийг магадгүй сонсогч та уншсан баг. Гэхдээ уншиж амжаагүй, хараагүй зарим нэг сонсогчдоо энэ үгийг дахиад нэг сануулад товчхон хэлье гэж бодлоо. За тэгээд энэ дугаарт болохоор яг шүүхтгэхгүй тулд бүү шүү гэдэг ишлэлийн талаар гарч байгаа. Тэгээд үүнтэй холбоотойгоор нэгэн пастор түүхээ хуваалцсан байсан. Тэгээд нэг пастор ийм томоохон ийм чуулга уулзалтад үг хуваалцаж ингээд номлох болж л дээ. Тэгээд ингээл үг хуваалцж явах үедээ нэг хосыг ингээ анзаарч харсан юм байна. За. Тэгэл пастор номлоод эхлэнгүүт нөхөр нь тэгэл шууд эхлэнгүүт ингээл унтаал өгчдөг байсан юм байна л да. Номлохын үеэр. Тэгэд 2-3 ингээд удаагийн ингээд цоврал ингээд тэр чуулга уулзалт болоод номлолын цагуудаар тэр хоёрыг анзаарч илсэн юм байна. Тэгээд сүүлийн яг нөгөө нэг сүүлийн өдөр нь ирэхэд нөгөө нэг эхнэр нөхөр хоёрын эхнэр нь тэр пастортэй ирж уулзсан гинэ. Тэгэхдээ өө пастораа сайн байна уу? Та манай нөхрийн хамгийн дуртай номлогч гэдгийг мэдхүү гэж хэлсэн байна л да. Унтаад байсан нөхрийн эхнэр нь оцсноо. Тэгсэн чинь нөгөө нэг пастор дотроо за ийм ч одоо юу л бол доо гэх бүр ингээ гахаад утчихлээ хэлсэн штэ энэ хүн гэж яг ингээ дотроо бодож исэн байна л да. Тэгсэн чинь эхнэр нь тэгжилтэй манай нөхөр хорт хавдрын эцсийн шатанд байгаамаа. Тэгээ эмчилгээнээсээ болоод нөгөө нэг шууд ингээд нойрн ингээ хүрээд бүр ингээ унтчихад байгаамаа. Тэгэхдээ таны номлолыг ингээ сонсох гэж үнэхээр их ингээ хичээгээд энд ингээ зориулт гаргаад ирсэн юм а гэж ингээ хэлсэн юм байна лээ. Тэр үед л яг нөгөө нэг номлогчтой яагаад пал гэдэг нь яг мэдрэмжийг ингээ авсан гинэ. Шүүхтгэхгүй тулд бүү шүү. Ямар нэгэн зүйлийг ингээ мдээгүй байж төрүүл шууд өөрөөхөөрөө ингээ нөгөө хараад дүгнээд ингээ дүгнэж ингээ хандсандаа айгүй ингээ гимссэн ингээ хуалцсан байсан. Тэгэхээр тэр гэр бүлтэй тэнд суухын тулд эхнэр нь нөхрөө тэнд авчрахын тулд нөхөр нь бас унтахгүй байхыг хичээхийн тулд ямар их ингээд хөдөлмөр зориулалт гаргаж тэр чуулга уулзалтад оролцсон болоо тий. Тэгэхээр зарим зүйлийг бид нэр харахтаа яг иймэрхүү өнцгөөс хардаг шүү дээ. Шууд л өөрийнхөө нүдэнд харагдаж байгаа өнцгөөс ингээд хтай яадیں тий ийм хтай яадیں гэж хардаг. Тэгтээ цаад учир шалтгааныг бид нэр мэдтгүү. Яг. Тийм болохоор шүүхээс өмнө сайн бодож тунгаагаарай. Тэгээд үгийн цагаар бид нэр илүү их суралцах болно. Тэгээд энэ гайхалтай өглөө өгсөн эзний өмнө хамтдаа ярьцгаая. Тэгээд номлолын цагийг сонсохоос өмнө зүрх сэтгэлээ мөн бэлтгэцгээе. Эзэнд алдар магтаалыг өргөе. Амен.
Танаас чимээ үгүйч үлмитэн нэрлээ сэтгэлтэн зүрхээс үнцэнтэй зүйлийг танд өргөх юмсан сэтгэл шингээгүй дугтаа утгасаагүй очи донаас чилүүгтэн давчи гаднах төрхийг мэн бич сэтгэлээ мэн нүний тахаран шинсэр бэдаа чихэн хүнлэн хүнийг би яаж харсан Бэлцөхөнтэй Есүс үнийг улхалсан намайг уучлаач Бэлцөхөнтэй Есүс Хязгааргүй үнэтэй тэнийг төгс магтгийч чадас минь хүрэхгүй бидораяадож бүхлээрээ таны амьсгал минь хүртээ сэтгэл шингээгүй дугтаа огтсэгүй очи донаас чилүүгтэн давчи гаднах төрхийг мэн биш сэтгэлээ мэн нүний тахаран шинсэр бэдаа чихэн хүнлэн хүнийг би яаж харсан Бэлцөхөнтэй Есүс үнийг улхалсан намайг уучлаач Бэлцөхөнтэй Есүс чихэн хүнлэн хүнийг би яаж харсан Бэлцөхөнтэй Есүс үнийг улхалсан намайг уучлаач Бэлцөхөнтэй Есүс чихэн хүнлэн хүнийг би яаж харсан Бэлцөхөнтэй Есүс үнийг улхалсан намайг уучлаач Бэлцөхөнтэй Донаас чилүүгтэн давчи Донаас чилүүгтэн давчи
Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тэмүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид хамтдаа Матай 7-гийн 1 бүү шүү тэгвэл шүгдэхгүй. Энэ дөрвөн үгтэй. Одоо ишлэл байгаа. Ишлийн тэмцээн дээр хүмүүсийн их тээжилж хилдэг. Нэг алхамч гэсэн нэмдэг ишлэл. Есүс ойлов тэ богт бүү байр үг бүү шүү тэгвэл шүгдэхгүй гэх мэт. Одоо яг тийм тэмцээн төрүүлэхийн тулд тээжилсэн байдаг ишлэлүүдийн нэг нь. Өнөөдөр энэ ишлэл бол бидний амьдралын хэм маягт бол маш чухал ишлэл байна. Яагаад чухал юм бэ гэж? Яагаад гэвэл нөгөө Библийг бид нэг урд нь юу бичсэн байна, ард нь юу бичсэн байна гэдгээр шалтгаалаад Библийг ойлгоход маш тус тэмтэй байдаг тухай ярьсан тийм. Яг урдлын ишлэлүүдээр бидний хувьд маш чухал үнцэнтэй ишлэлүүд байж идэг. За жишээ нь тэнд юу гэж юм хэрэг. Тиймээс юу идэх вүлээ, юу уух вэ, юу өмсөх вэ гэдэгт битгий санаа зов. Харийнхан энэ бүхнийг чармаан хайдаг билээ. Харин бидний Тэнгэрлэг эцэг чинь та нарт хэрэгтэй бүхнийг мэддэг. Гагцгүй эхлээд Бурхны хаанчлал ба зөвийг хайхтав. Тэгвэл энэ бүхэн нийтнийг та нарт нэмж өгөх болно. Маргааш өөртөө санаа тавихт бол маргаашийн төлөө санаа бүү зов. Өдөр бүрийн зүтгэр өдөртөө хангалттай гэж хэлсний дараа бүүшөө тэгвэл шүгдэхгүй гэж бичигдсэн байна. Тэгэхээр яагаад одоо ийм гайхалтай хэсгүүдийн дараа бичигдсэн бол гэж. Учир нь урдны хэсгүүдээр юуны талаар гарсан мэхээр бидний амьдралынхаа талаар санаа зовдөг санаа зовлтуудын талаар хэлсэн. Тэгээд бидний хамгийн гол одоо сэтгэл зүрхээ болон анхаарлаа хандуулах ёстой зүйлийн талаар хэлсэн. Тэр бол юу гэхээр та нар эхлээд Бурхны хаанчлал ба зөвхт байдлыг хай гэж хэлсэн. Тэр хаанчлалын иргэд одоо энэ дэлхий дээр амьдарч байгаа бидний санаа зовдөг зүйл санаа зовдөг байхгүй. Тэр хаанчлалын ирэг одоо бидний маргааш одоо басаад одоо зээлтэйдээ өөртөөдөө одоо юутаадаа татвартаадаа тэ ийм зүйлүүдэд санаа зовдөг байхгүй. Тэр хаанчлалын иргэд юунд санаа зовдөг вэ? Бурхны зөвхт байдлыг хадгалахгүй байх вэ? Тэнгэрийн хаанчлалаас одоо хаанчлалын иргэн байх хэрэг алдсан байх вэ гэсэн тийм зүйлүүдийг л боддог баг хаяа. Тэгэхээс биш яах вэ гэхээр өдөр бүрийнхэн талхыг өгж байгаа Бурхандаа итгэж тэ өөрсдийнхөө эсрэг муу зүйл хийсэн хүмүүсийг уучлж харин өөрийнхөө гэм нүглийг Бурхан уучлж өгнө гэдэгт итгэж өөрийнх нь төлөө загламаа дээр Иесус хадагдан алгадаж өнгөрсөн одоо ирээдүйн бүхий гэм нүглийг нь уучлсан гэдэгт итгэж ингэж амьдэрдэг. Тэгээд Бурханы дургүй зүйлүүдийг хийгээ байгаад ирэхлээр за энийг хийчихээр дараа нь юу болох вэ гэдэг санаа зовхгүйгээр амьдарч эхэлдэг. Тиймээс өнөөдрийн бүү шүү тэгвэл шүгдэхгүй гэдэг энэ хэсгийн талаар төмөрөө өнөөдөр нэг ийм зүйлийг ойлгож байгаа. Санаа зовж байгааг нь хайж байгаа зүйлийг нь өдөр бүрийнхэн зовлон шүүгээд суугаадах тийм их зав, тийм их хэрэг танд байгаа юм уу гэж. Хүмүүс ингээд уулзах болгондоо нэг ярьдаг хэдэн хүнтэй болцсон байдаг юм байна л та. Энэ нэг удаа нэг юм номлогч бэлдэх сургууль дээр ингээд бид нар дадлаг хийгээд тойроо сууж явах үед яг энэ ишлийн талаар хэлж явах үед одоо би хуулцж ирсэн. Хүмүүсийг ингээд бид нар ингээд хараад ийм юм санаа зовдох яа. Ийм юм ирж хагаадах яа. Ядаргаатай өдөр болгонд нэг юм довлон ярьсан те. Тэгэл өдөр болгон ингээд яг нэг сэдвэрээ хідэн удаа залбируулах гэсэн гэдэг ч юм уу те. Нэг юмтайгаа хэр удаан зоорлох гэсэн гэдэг ч юм уу. Бид нар ингэж хүмүүсийг ингэж шүүж те. Яг энэ байдлаараа бол маргааш ч гэсэн яг л ийм байх юм байна л да гэж. Ярьж байгаа нь бол бусдыг шүүж байгаа хэрэг юм аа гэдэг хэлээ. Бусдыг шүүх гэлэн гутал бид нар заавал нэг юм орчин цагийн нэг зэрэг цагдаа хүчний байгууллага те шүүхийн шийдвэр гүйцэтгэх эсвэл шүүх прокурорын талаасаа илүү хараад байдаг. Мэдээж Ром номон дээр хэлсэнчлэн эзэн одоо шагсахыг бий болгож те эзэн одоо шүүх болон одоо бидний удирдах эрхийг бол улс гүрэнд бол өгсөн байна. Гэхдээ Бурхан өөрийнхөө хаанчлалыг бидний дунд байгуулсан. Нэг удаа Есүс нэг хүн тэгсэн байхгүй. Тэнгэрийн хаанчлал ирж байгааг нь яаж мэдэх вэ гэж. Тэгтэл Есүс юу гэж хэлсэн бэхээр Тэнгэрийн хаанчлал энд байна, тэнд байна гэхгүй.
тэр хаанчлал та нарын дунд байгаа юм а гэж. Тэгэхээр биднээс тэр хаанчлалын одоо эзэн хаан нь ямар үдэл бодолтой хүн байдгийг гэдгийг харагдах юм байна. Тэр хаанчлалын тэр шүүгч нь ямар байр суурьтай байх ёстой гэдгийг харагдах юм байна. Тэгэхээр биднээс харагдаж явах ёстой юм. Тиймээс өнөөдөр бид нэр эргэн тойрныхоо хүмүүсийн юунд санаа зовж байгааг нь, юу хайж байгааг нь, бас одоо өдөр болгоо юу туулж байгааг нь шүүж байхын оронд тэдний төлөө ер нь залбирахыг өнөөдөр би та бүхэнд уриалж байна. Энэ ислийн энэ хэсэгт хэрэглэгдсэн нөхцөл байдал бол зөв шударгын өмнө ил харагдахгүй байгаа нүглээ илчлэгдэхээс өмнө бусдад ил харагдаж байгаа бусад хүмүүсийн нүглийг хөөн хилцэх тухай утга санаа агуулгдсан байт юм. Энэ үгсүүгээр их сонирхолтой. Тэр шүүгээд байгаа хүмүүсийг гарах юм бол одоо яг нэг одоо гэдгийг одоо нэг сошиал медиа дээр нэг тэгээд байгаа шүү. Нэг асуудлыг дарахын тулд нэг асуудлыг бүүн болгодог гэж. Тэгэхээр тэр хүнийг их шүүгээд байгаа тэр хүмүүс бүгдөөрэнд нь ямар нэгэн байдлаар бусад хүмүүс илрүүлээд өөрийнх нь тухай яг өөрийнх нь бусад хүний тухай ярьж байгаа шиг ярихгүй гэсэн айдас гим нүгэл нуусан зүйл байгаа юм а гэсэн санаа байдаг юм байна. Тэгэхээр грек хэл гэдэг бол өөрөө бол ер нь бол их сонирхолтой хэл. Нэг үг, хоёр үг байж хаад нэг ингээ байрлалын солиход тэр үгийн хэрэглээ нь өөр болдог. Тийм үү одоо нэг хүний нэг байрлалын солиход л өөр болдог. Тэгэхээр өнөөдөр нэг зүйл байна. Бусдыг шүүгээд байгаа та. Таныг юугаар хүмүүс шүүгээгүй вэ гэдгийг мартаагүй үстэ. Тэ? Бус өнөөдөр та шүүгдэхгүй явж байгаа. Ямар олон хүн таныг одоо шүүгээгүй учраас та өнөөдөр шүүлтээс мултраад явж байгаа вэ гэдгийг таныг илчлээгүй учраас, таныг гэрчлээгүй учраас, таныг барьж өгөөгүй учраас, танд хатуу сэтгэл гаргаагүй учраас та өнөөдөр ингэж амар амгалан явж байгаагаа хитрхи их мартаад байгаа юм шүү гэсэн зүйлийг энэ өглөө хэлмээр. Иохан 8-р бүлэг дээр нэг эмэгтэйг авчираад олны өмнө Есүсийн өмнө одоо баг түлхэж унгаагаал, чулууж унгаагаал те. Тэгэл ингээл энэ эмэгтэй завхаарч яхад нь бүр яг газар дээрээс нь бариад түрээд ирлээ гэж. Тэгээд одоо энийг яах юм? Мөсегийн хуулиар бол бид нар шийдэж чадна гэж. Мөсегийн хуулийг өгсөн бурхан нь зогсож байгаа гэдэг. Есүс бол бурхан. Есүс юу гэж хэлээ? Хуулийг бүрэн төгс болохын тулд би ирсэн гэж. Тэгэхээр тэр хүн чулуужгаа шийдүүлэх ёстой бол чулуугаараа шийдүүлнэ л гэсэн үг. Гэтэл Есүс яасан бэхээр юу ч хэлэлгүйгээр газар нэг юм бичсэн. Есүсийн газар дээр юу бичснийг нь бол үнэхээр бол бид нар бол мэдэх боломжгүй байгаа. Гэхдээ тэнд чулуу шийдэх хэрэгтэй байсан хамгийн ахмад хүнийх нь мэдж байгаа ямар нэгэн зүйлээс бичсэн гэж бол судлаачид бол ярьдаг ба. Та нарын дотроос нүгэлгүй нь эхлээд чулуу шийдэг. Тэгэхээр Иохан 8-р бүлэг дээр гарсан яг энэ түүхтэй нэг юм гарч байна. Нүгэлгүй нь гэж хэлж байгаа нь юу гэхээр та нарын дотроос нүглийн эсрэг хамгийн амжилттай зогссон, ариусгалын ариун амьдралаар амьдарч чадсан, нүглийг хэрхэн эсэргүүцэх талаар бусдад заадаг, тэ нүглээ ялан дийлсэн, бас нөгөө талаар хамгийн том нүглөө уучлуулсан. Та нарын дотроос би нүгэлтэй байсан. Гэхдээ одоо бол нүгэлвэ. Миний нүгэл уучлагдсан. Эсвэл миний нүглийг мэддэггүй энэ дотор байхгүй. Миний нүглийг баталж чадахгүй энэ дотор байхгүй гэж ямраар нь ч бодсон бай. Өөрийгөө нүгэлгүй гэж бодож байгаа. Ялангуяа энэ эмэгтэйгээс илүү нүгэлгүй гэж бодож байгаа нэг нь байх юм бол чулуу шийдэ гэж. Гэтэл Ахмад нь хаяад явсан учраас тэнд байгаа бүх хүмүүс тэр эмэгтэйг чулуудлгүй хаяад явсан. Бүү шүү. Тэгвэл шүүгдэхгүй гэж. Хүмүүсийн өнгөрсөн амьдралын талаар ярих нь үнэн байсан ч гэсэн энэ гэрчлэл болно. Та тэгвэл тэр хүний өнгөрсөн амьдралыг танаар хэлүүлтгүй мэдж байгаа бурхны өмнө хүмүүстэй энийг ярьснараа та тэр хүний эсрэг гэрчлэлийг бусадаа хуваалцчих. Тэр хүнийг шүүж ийн гэсэн. Та яах гэж тэгж байгаа юм бэ? Хэрвээ та энэ байдлаар бол тэр ирээдүйд ингэн тэгнэ гэж ярьж байгаа бол та эзний хуулийн 19-р хууль дээр байдаг хотол гэрчлэл буюу одоо тэ бурхны ирээдүйд хийх зүйлийг үгүйсгэж тэр хүнийг тэр чигээр нь одоо үгүйсгэж байгаа. Тэгээ тэр хүний талаар тааж ярьснараа та бол хотол гэрчлэл хийж байна. Тэгвэл өнөөдөр жинхэнэ шүүгч болох бурхан эзэн таны ярьж байгаа зүйлүүдийг бүгднийг мэддэг. Харин өнөөдөр та нарын ярьж байгаа хандлагыг анзаараад сууж хахад та нар бурхны өмнө түүний сүнсний өмнө юу ярьж байгаа вэ гэдгийг бодох хэрэгтэй. Өнөөдөр биднэрт шүүх эрхийг өгөөгүй. Өнөөдөр харин биднэрт шүүгч рүү явж байгаа бүх хүмүүст
шүүгчдэр заавал очих шаардлагагүй гэдгийг нь хэлж өгөх, хайрлах, ятгах, тэднэрт урам зориг өгөх, тэднийг дахиж тэгхгүй байх. Тэднэрт хорогдох газар байдгийг, тэдний хайрладаг нэгэн, өмгөөлдөг нэгэн, дуучилдаг нэгэн байдгийг нь хэлж өгөхийн тулд бидэнд бусад хүмүүсийг эзэн харуулдаг. Бусад хүмүүсийн алдаа оноогч гэсэн харуулдаг. Харин өнөөдөр та эзний таны нүдний үн, чихний үн гэрчилж байгаа эдгээр үйл явдлууд, эдгээр амьдралуудад хэрхэн ханддаг вэ гэдгээ өнөөдөр энэ ишлийг бариад эзний үнд асуугаарай. Бүү шүү, тэгвэл шүүгдэггүй. Амен. Хаанчлалын иргэд болсон бид яг л хаанчлалын иргэдийн хийх ёстой тэр зүйлийг хийдэг байцгаая. Шүүлтээ залбирлаар сулцгаая. Эзний өмнө хамтдаа ирцгээе. 한소나로 비어쳐 지킨 말씀 받합시고 미래 들으네 나니 군대 자락탄 하프다 운에 쇼드라 스네 막티야 지문에 미니 보라 지문의 제재 미니의 젠보라 못 운에 주더라 에제 우리의 함수다 지문이 지민이 오카 지문의 제재 미니의 젠보하고 운의 초가 지문이
Амен. Өнөөдөр бид нэр үгийн цагаараа Матай номын 7-р бүлгийн 1-р ишлэлээс суралцлаа. Бүү шүү, тэгвэл шүүхдэхгүй. Шүүх гэдэг нь сонгох, ялгах, буруу шаах, өшөө авах гэсэн утгуудыг илэрхийлдэг. Мөн хараал гэсэн утгыг ч мөн илэрхийлж болдог юм байна. Бурхан бидний буруу, хорон мууг шүүх байдлыг мань хориглоогүй. Гол санаа нь хэрв та бусдыг шүүхдээ маш хатуу ширүүн байх аваас та бусдын талаарх өөрийн бодолтой үнж байдаг тийм л хүн гэж танигдах болно. Магадгүй хэн нэг нь танд ингэж хэлж байсан байж болох юм. Түүний хийсэн үгийг нь тоох хэрэггүй дээ. Тэр угаасаа л сайхан үг хэлдэггүй юм гэдэг үгийг та сонсч ийсэн баг. Магадгүй тэр хүн шүүсэн шигээ шүүхтэж байгааг та яг эндээс ингээд олж харж байна. Бидний эзэн энэ ишлэлд яг энэ тухай ярьж байгааг хүссэн гэдгийг битгий мартаарай. Тэгээд түрүүн пастор маань хэлсэн хаанчлалын иргэд тосмон бид яг л хаанчлалын иргэн шиг амьдрах нь хамгаас чухал юм а гэдгийг сануулсан шүү дээ. Тэгэхээр бусдыг шүүгээ шүүмжлээд байхын хаан харин тэдний төлөө шүүмжлэлгүйгээр ямар нэгэн буруутгал байхгүйгээр харин залбирдаг байцгаая. Тэгээд манай нэг сонсогч маань бас ингэсэн байна. Өөрийгөө болон бусдыг шүүж зүрхээ бохирдуулж явсандаа үнэхээр их гимшиж байна. Шүүгч болоод явж байгаа олон хүмүүсийг та уучлаач гэж гуйж байна. Шүүлтээ залбирлаар сольж эзний өмнө даруухнаар очицгоё. Есүсийн нэрээр амен гэсэн байна. Тэгээд энэ цагт хамтдаа эзний өмнө ирж залбирах цагийг гаргацгаая. Хайр инэрлийн бурхан минь танд баярлалаа. Энэ цаг уншсан өнөөдөр таны өмнө залбирanгүй байхдаа нэг онцгой нөхцөлийн талаар залбирмаа. Өнөөдөр хүртэл таны хайр байсан учраас намайг уучлсан, надад боломж олгосон, надад тусалсан, надад санаа тавьсан. Бас миний өнгөрсөн амьдралдаа хийсэн олон зүйлүүдийг бусдад яриаггүй. Надад боломж олгосон тэдгээр хүмүүсийг та илгээж өгсөн учраас, та ятгах өгсөн учраас, тэдэнд сайхан сэтгэл, тэдэнд хайрыг өгсөн учраас танд үнэхээр их баярлалаа бурхан минь. Тэгэд яг энэ цөмгчнөө өдөр таны өмнө бас залбирanгүй байхыг хүсэж байна. Бусдыг шүүхэд оролцохгүй байхад туслаач. Бусдыг гүжиртгэхэд, гүтгэхэд, буруу шаахад, өшөө авахад, эсвэл бусдыг уучлахдах ирэхгүй мэт хатуурхахад оролцохгүй байхад тусалж өгөөч гэж тайлбарлаж байна. Та бол агуу хайрын эзэн, хүмүүсийн амьдрал тохиолдож байгаа зүйлсүүдийг бүр тохиолдох зүйлсүүдийг ч гэсэн мэдж байгаа. Тийм учраас таны хийж байгаа, таны мэдээд хийж байгаа, таны харсаар хийж байгаа, таны төлөвлөгөө байгаа, таны хамгийн сайн төлөвлөгөө байгаа хүний амьдралыг хөндлөнгөөс хараад шүүхгүй байхад тусалж өгөөч. Есүсийн нэрээр энэ цагт хайрыг танаас өсөмжлөн залбирэн гуйлаа. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтайсан сонсогч танд баярлалаа. Маргааш эргээд энэ цагтаа уулзцгаая. Эзэн таны харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.